За өдрийн хоолны цаг болсон багш сурагч нар бүгд ингээ сайхан хоолоо идэж байна. Би ч гэсэн хоолндоо орлоо. Гурилсан юм авахгүй. За сайхан хооллоорой. Энд хоолн дээр хоёр гоё юм байна. 7 хоног тэзэж хоол давтагдахгүй. Хоёр дахь нь чи хүснээрээ хоол нэмүүлж бодно. Аав нь хоол нэмүүллээ. За хатнаа бит хоёр Кюку English-ийн 14 давхарт гарч ирсэн байна. Хатнаа одоо энэ ч суралцах хугацаанд энэ давхарт амьдрна гэсэн үг. Капсулын дотор. Ерөөдөө очиж үтцгээл. Сайн уу? Би бэлтгэн орсон. Хасчна. Монгол үнтэйгээ таарлаа. За ерөнхийдөө энтлийн игнээ бол зөвхөн эмэгтэйчүүд. Харин энтлийн игнээ бол эрэгтэйчүүд. Энэ бол дундын өрөө. Хатнаагийн өрөө ийшээ байгаа. Агийн 8. За энэ давхар бол тэр чигээрээ ингээд ингээ оюутнууд нь амьдардаг газар юм байна. Агийн 8 гэж юм. Хардаа. Бүх юмыг хамгийн юм сайхан бэлдээд өгч чинь. Нэг удаагийн ихний ээлжний бүх юмыг аль хаав нэг орс нэг шалгаадах хэдэ. Энд чиг тухта. Та багтах. Чист гоё зүйл юм шүү дээ. За энэ ч ингээд толтой. За тэгээд энэ ч өөрөө кодо зохиогоо цоождог болчих юм байлаа. За энэ доор ингээд бас хэрэгтэй юм аа гэдэг чимдана энэ доор ихэд яг таарсан. За тэгээд энэ ч арзитдаг байна, тол байна. Ер нь бол хүн хэрэгтэй бүхэл юм байна. Би тэгээ энд сар амьдрах юм уу те аа. Тэгээ шүү дээ. Чи одоо энэ ч байгаад хүмүүстээ танилцаа найзлаа гэсэн. Эсвэл юу яах юм уу? Чи буудалтай байгаад аавны чинь 2 он чуу. Тэгж болох юм уу? За болохгүй л байх л та. Student lounge. За энэ дотор бол чи ингээд дундын хөргөж чинь өөрөөсөө эндээс ингээ аваад идчих юм уу? болохгүй шүү дээ. Эдгээр чинь бүгд эзэнтэй өөрөөсөө юмудаа тавьсан байгаа хэвээр дээр нэрээ бичсэн. Тэгээ эн чинь одоо ингээд дундын хөргөж байгаа хөх те. За ийшээгээ яваад хичээлээ хийж болно. Ганцаараа, ганцаарчлаад. Хатна харж байгаа хэвээр чи ингээд эдгээр шиг ингээд ганцаараа ингээд хичээлээ хийгнэ шүү дээ. За тэгээ найзуудтай болох юм бол ингээ яг хажуу талын хүмүүс ингээ гоё бөөнөрөө энэ ч суугаад яг хүсвэл эн чинь унтаж болж байна. За нэг иймэрхүү student lounge гэж нэг юм байна. За хэдүүл 14 давхрын 0 ямар байна шалгацгаая. 0 бол үнэхээр том юм байна. Саруулах. Яагаад вэ гэвэл эн чинь олон хүн байгаа болохоор тийм ээ. Чи үсээ хатааж болно. Нэр нь хамгийн гоё нь юу гэж? Эндхийн бүх 0 нь бидэтэй. Шүршүрт энэ ч орох юм байна те. Өдөр бүр усанд орно шүү. За энд нэг бас нэг гоё юм байна. Чи хувцас угаалгахдаа 200 песоор угаалгана. Эсвэл пост оруулаад өнгөө угаалгаж болох юм байна. За бид нар ерөнхийдөө 3 давхарт гарч ирсэн байна. Энэ бол чөлөө цагаа өнгөрүүлэх. Вау, гоё тоглох. Жишээ нь чи бильярд байгаа юм байна. Ширээний теннис байна. За хатнаагийн байх ёстой газруудын хамгийн ихний газар шүү. Фитнес. Энд угаасаа чи сураад хажуугаар нь хийх юм олдохгүй өөдөхгүй зөндөө ирнэ. Гэтэ чи өөдхаараа фитнес хийдэг биш. Ер нь бие чангалж фитнес хийх хэрэгтэй шүү. Тэгэхгүй чи нэлээд сулбар байгаа даа. Сарын дараа эрэхтэй чи айтайхан биетэй болж ирж чадах нь шүү дээ гоё. За маргаашнаас явна шүү шээ. За юу. Сүүлийн үед олон хүмүүс йог гэдэг болсон. Тэгвэл энэ ч мэдээж йогийн өрөө байх нь угаасаа л ойлгомжтой зүйл. Яг өрөө. За ийшээгээ та хүссэн үедээ орж ирээд тэнцэнээс гудс аваад йог гэж болно. Яг шууд толны юм. За угаалгын хэсэг нь шууд энэ ч нэ. 200 песогоор нэг удаа угаалгаж болно. Эсвэл пост оруулаад өнгөө угаалгаж болно. Чи ер нь өнгөө угаалгах тал дээр бодно шүү. За